бизнесийн менежмент гэдэг бол эрч хүчийн менежмент. Эрч хүч байхгүй. Ялангуяа үүсгэн байгуулагч өөрөө эрч хүч байхгүй бол тэнд зогсон байдал үүсдэг. Тогтмол байдал үүсчихдээ. Мөн үү? Та өглөө босч ирлээ толгой чи өвдсөн. Юу ч хийж чадах вэ? Яах вэ? За өстө бөө өнөөдөр 10-20 уулзалтай яана. За одоо тэгэл хийдэг л багт. Тэгээ хүүхд өвдсөн. Эсвэл гэрт нэг асуудалтай. Эсвэл нөхөр уралсан, эхнэр уралсан тий. За тэгэл бүгдийг хаяал уулзал руугаа. Тэгэл бээж ирэл баахан янз юм хэрэглээ сэргээж авал мөн үү? Тэгэхээр бизнесийн менежмент бол эрч хүчийн менежмент. Баруун тэрийг маш айл эрт ойлгоцсон. Тэр CEO-нар удирдлагууд эхлээд эрч хүчтэйг ажилдаг, биетэйг ажилдаг. Тэр эхлээд мөнгөө олчоод дараа нь мэддээ эрч хүчтэй цаг гаргана гэж боддог. Уруу хамаарлаар явцсан тийм.